Сайн байна уу эрхэм үзэгчтэй. Та бүхэн Ice Global телевизийн нээлттэй ярилцлагын төлөвлөгөөг үзэж байна. Студид хөтлөгч Баттарж ажиллаж байна. Өнөөдөр манай зочны ярилцлагад Монгол судлаач, зураач, уран бичээч Бямжуу оролцож байна. За ингээ бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцээсэнд баярлалаа. За баярлалаа. За би танаас юуны өмнө эхний асуултаа нэг Монгол бичгийг хэрхэн хаан сурсан бэ гэдэг талаар асуумаар байна. За сайн бацгаана уу? Би Монгол бичгийг анх бие даад сурж исэн. Дараа нь Монгол мэдлэгийн их сургууль гээд тэр сургуульд бол Монгол судлал мэргэжлэр Монгол бичгийг сурсан. За ер нь таныг хар багасаа Монгол бичгийг одоо дурлсан гэж сонссон. Тэгээд тэр талаараа эхлэе ярина. Тийм. Монгол бичгийг ер нь нөгөө зурагтаар чомыг багш заадаг байсан үед би Монгол бичигт дурлаад тэгээд тухайн үеэс ингээд өөрөө бие даан сурсан. Тэгээ сурж байхад бол одоо бидний үед шүн гэрэл тог байдаггүй байлаа. Лаа асаагаад лааны гэрэл хүртэл дурлан бичдэг гэсэн. Ер нь бол Азийн оронд болох Япон, Хятад, Солонгос гэдэг каллиграфи буюу одоо уран бичлэг маш өндөр өгсөн байдаг. Энэ тэдгээр орнуудын уран бичлэг Монголын уран бичлэгээс ер нь юугаар ялгаад байт юм бэ? За энэ эд бүгдээрээ босоо бичигддэг. Гэвч манай монгол бичиг бол дээрээс доошоо тасралтгүй те маш урт бичигддэг. Нөгөө бичгүүд нь бол нэг хайрцагсан хайрцагын дотор орж бичигддгээр онцлог байдаг. Ер нь монгол бичгийн одоо уран бичлэгээс одоо хамгийн дэгжин одоо хамгийн одоо хэцүү нь одоо юу гэдэг вэ? Буу гэдэг үг шүү дээ. Буу гэж ихэд ордог. Энэ болохоор ингээд нэг тойрог зурагддаг. Тэгсээр нь хамгийн гоё одоо биерийн таталт гарна. Тэгсээр нь бас бичгэд нэлээд хүнд анх сурж байгаа хүнд байдаг. За. Танд одоо 20 гаруй жил одоо монгол бичгээр одоо монгол бичгийн одоо уран бичлэгээ бичижсэн одоо бичиж байгааг сонсч байсан. Тэгэхээр энэ хугацаанд таны одоо хамгийн сэтгэлдээ өрсөн ямар бүтээл байдаг вэ? Ер нь нэлээдгүй байгаа. Гэхдээ яг онцолж хэлбэл хамгийн үнэтэй зарагдсан сайхан гэд бүтээл маань байдаг. Тэрэн дээр болохоор би биерийн 5 барилт буюу одоо бэхийн техникээр ажиллаж бичижсэн тийм бүтээл байдаг. Наадах чи одоо сая хамгийн үнэтэй зарагдсан гэж та хэллээ. Тэр ямар үнэтэй зарагдсан? Яг тухайн үед л одоо нөгөө дөнгөж уран бүтээлч болж эхэлж байхад зарагдсан учраас тэр бол надад маш их үнэтэй санагдчихсэн. Нууц биш бол ямар үнэтэй байсан бол? Тэр үед $850 зарагдчихсан. Тэр нь 2010 он баггүй. Тэгэхээр бас хөөрхөн дөнгөж уран бүтээлч болчоод тэг зарна гэдэг миний үед гоё байсан. Таны өнөө хүртэл хийжсэн бүтээлүүдээс чинь одоо төгс бүтээл гэж одоо ямар бүтээл нэрлэх вэ? Ер нь төгс бүтээл маань гараагүй байх. Гэхдээ яг өөрт бол таалагдсан бүтээл зөндөө байдаг. Бүр хязгаарт нь хүрнэ л гэж бодож явж байгаа. Тэгэхээр одоо явандаа бол төгс бүтээлийг хийн гэсэн та хүлээлттэй байдаг гэж ойлгож байна. Тийм хүлээлттэй байдаг. За. Таныг яруу найрагчдын шүлгийг одоо уран бичлэгээр бичдэг гэж сонссон. Энэ талаар одоо яахгүй юу? Тэгээ ер нь бичиг үсэг гэдэг бол дандаа үг яруу найрагтай холбоотой байдаг. Тийм учраас яруу найрагчдын одоо бүтээлүүдийг бүтээл болгох процесс маань маш их явагддаг. Тэгж маш их бичдэг гэсэн үг. Дандаа ерөөл бичин, шүлэг бичин, найраглал бичин тийм. Ер нь бол та нууц шишээр одоо ямар яруу найрагчдын бүтээлийг бичижсэн бэ? Нацаг доржгой, чой намгой тий тэгэл одоо зөндөө сүүлийн үед гарч байгаа уран бүтээлчдэн ч гэсэн уран бүтээлийг бичиж байгаа. За. Ер нь одоо Монголын уран бичлэгээр бичихэд одоо яг хүнээс тухайн хүнээс одоо яг юу шаарддаг юм бэ? Монгол бичиг бичихэд маш их төвчээр тэгээд эр зоригтой хүч бас шаарддаг. Яг л одоо бэрээ эргүүлэх тэр хугацаанд ингээд хөнгөн эргүүлээд байгаа юм шиг боловч тэрэн дээр даралт ирнэ, цохилт ирнэ, өргөлт ирнэ. Тэгэхээр тэр бүгд дээр яг нэг одоо анхаарлаа маш сайн төвлөрүүлж бичдэг учраас тэрийг бас би хүч гэж боддог. Зарим үед бас нэлээд том үйл ажиллагаан дээр бичгээд хөлсөө гартал баг. Тэг хөлс ингээд чихэрж ирж байхгүй. Тэгэхээр хүч бас нэлээд шаарддаг. За. Ер нь манай Монголын уран бичлэг нь хэддүгээр зуунаас үүсэлтэй хизээнээс өгч эхэлсэн оргил үеийн хизээ байсан. Тэр талаар та манай үзэгч ярина. Миний ойлгож байгаагаар бол эрт дээр үед байсан тийм маш бол одоо Чингисийн чулууны бичиг гэхтэл тэр бол хамгийн агуу тий одоо уран бичлэгийн бас л нэлээд сайн төрлийн нэг штэ тий. Тэгэхээр бүр маш эртнээсээ байсан. Яг одоо орчин үед оруулж ирсэн орчин үед одоо хөгжсөн нь бол 90-ад оноос хойш хөгжиж эхэлсэн. Тэгээд одоо бол нэлээд сайн хөгжилтэй байна гэж би үзэж байгаа. За.
Ер нь одоогийн байдлаар Монгол улсад одоо манай улсад одоо хэд орчим одоо Монголын уран бичлэгээр бичдэг хүмүүс байдаг юм бол. Би бол нэлээх олон шавнар төрүүлсэн. Тэгэхээр надтай адилхан маш олон хүмүүс шавнар төрүүлж байгаа. Тэгэхээр нэлээх болсон байхаа гэж бодож байна. Үүний хажуугаар одоо гадаадын иргэд бас Монголын уран бичлэгийг сонирхдаг шүү дээ. Тэгэхээр энэ талаар та яаж өгөөч? Тий, гадаад хүмүүс Монгол хүмүүс гэлтгүй гадаад хүмүүс маш их сонирхдаг. Бас их сурахыг хүсч хичээж сурдаг. Яг тодорхойлбол одоо гадаад хүмүүс Монголын уран бичлэгээр бичдэг хүмүүсийг та таних уу? Одоо миний шавнаг хэд байна да. Тэгтээ одоо нутг руугаа явцаа. Японд байна, Америкт байна. Нэг Австралид байна. Тий. За. Тэдгээр хүмүүс одоо Монголын уран бичлэгийн талаар ямар ойлголттой байд юм бол? Ер нь бол маш гоё тийм нэг ингээд дээрээс доошо бичиж байгаа. Тэгээд нэг л тийм цаанаас сэтгэл хөдлөсөн их гоё бичиг байна гэж бодож хичээж сурдаг. Тэгээд тэд нар мэдээж яг үг үндсээр нь сурахгүй те нэг тухайн үгийг, тухайн өгүүлбэрийг яг гоё миний хэлбрээр те өөрийнхөө хэлбрээр, өөртөө хүссэн хэлбрээр надаар бичүүлээд тэгээд тэрийг ингээд сурдаг. За. Ер нь бол Монголын уран бичлэгийг бичлэхэд одоо яг ямар одоо бүтээгдэхүүн, ямар цаас биерүүд шаардлагатай байд юм бэ? Урамшлаг бол маш их биерийн одоо сайн биерийг шаарддаг. Биер бэхс маань сайн байх тусмал бүтээл маань сайн гардаг. Тэгээд бичгийн одоо дөрвөн эрдэм буюу бэх, янтай, биер тэгээд юу байна? Бэх, биер, янтай тэгээд тамга. Цаас байна. Ер нь ямар цаасан дээр голдоо бичдэг вэ? Муутуу цаасан дээр бичнэ. Муутуу цаас маань өөрөө нөгөө бэхээ уугаад бэхээ ууж байгаа гэдэг чинь урамшлгийн одоо хамгийн гол техник ажиллагаа. Тэр үсгийг гоё харагдуулах, муухай харагдуулах нь энэ одоо бэх ууж байгаа явцаар ойлгож байна. За сүүлийн үед манай энэ пүүс компаниуд Монголын уран бичлэгээр одоо сонирхож одоо бичүүлэх болсон юм шиг санагддаг. Тийм хүмүүс ер нь байд юм байлээ. Тэгэхээр одоо тэр талаар та юу ярьж байна вэ? Тийм, манайхан ер нь нэр усан, тий компанийнхаа нэрийг эсвэл одоо нөгөө эцэг эхийн сургаал, ард түмний сургаал тийм сайхан зүйлүүдийг бичүүлдэг. Ер нь бол маш их сонирхдаг болсон. За. Таныг одоо Монголын сайхан бичигт улсын хуралдааны 1999 2000 оны одоо 3 дугаар сар 3 болон 2014 оны 1, 2019 оны 2 дугаар байрны шагналд Монголын шилдэг уран бүтээлч бичигчдийн нэг гэж одоо цол хөрөмжлөлийг хүртэж ирсэн гэж сонсч ирсэн. Энэ талаараа дайрна. Тийм, манай энэ одоо тэмцээн бол маш гайхамшигтай, маш олон жил үргэлжилж ирсэн. Тэгээ би энэ тэмцээнийг одоо алгасалгүй ордог. Тэгээд голдуу би дандаа шагнал авдаг. Шавнартайгаа сүүлийн үед ордог болсон. Тэгээ нэлээд олон хүүхэд одоо миний шавнар байж тэнд төрүүлээд Монгол Улсын их сургууль болон багшин дэдэд өнгөө сурдаг. Танаас нэг юм асуусан. Ер нь одоо манай энэ их дээд сургуулиуд Монголын уран бичлэг заадаг тийм анги гэдэг ч юм уу багш нар байдаг уу? Тийм анги бол байхгүй. Зүгээр тийм курс одоо Монгол Улсын их сургуульд хос уянга гэж тийм бэрийн эрдмийн сургалт байдаг гэж сонссон. Багшин дэдэд бас байдаг юм л. Тийм. Ер нь таны өөрийн чинь харж байгаагаар одоо Монголын уран бичлэгээр одоо манай хүүхд залуучууд хэл сонирхож судалж бичиж байна. Ер нь зөндөө шүү. Над дээр нэлээх байгаа. Гаралцгаа хэд орчим хүн байгаа л. Яг одоо ойрын хугацаанд гэтэл 10-аад хүн ээлжлээд сурж байгаа. Тэгэл 10-15 те 3-3-аараа төсөө явцдаг. Мөн таныг одоо ерөнхийлөгчийн нэрмжийн шагналд хүртэж ирсэн гэж сонсч байсан. Тэр талаараа та юм байна. Тий, ерөнхийлөгчийн шилдэг 8 бичээчгээд бид нар нэг шагнал авч ийлаа. Тэгээд тэндээс би шагнал авч ирсэн. Тэгээ ямар хөө бүтээл байсан бол? Тэр болохоор нэг юу штэ хэл мал гуравтайгаа хахад Монгол баян гэдэг тэр бүтээл байсан. За. Тухайн үед одоо их сэтгэл тогтолж байсан байх тэр шагналыг хүлээж авах. Маш гоё. Ер нь монголчтой холбоотой бүх юм сэтгэл хөдлөгдөг. Би бүх монголчгийн холбоотой одоо үйл ажиллагаан дээр бүх одоо зүйлс дээр очихтой бол би дандаа бэлтгэлтэй хүндэтгэж очдог. За. Таныг одоо үндэсний бичиг үсгээ дэлгэрүүлэгч медалаар ингрэм мэлаж ирсэн гэж сонсч байсан. Тэр талаараа та манай үсгч ярьж байгаа. Тий. Энэ медаль бол бас олон хүнд хүртээсэй гэж боддог, хүргээсэй гэж боддог. Яг л бидний дархлаа те үндэсний маань дархлаа бол монголчиг те хэл үсгтэй байж их орон тогтдог гэдэг шиг бичиг үсгээ түгээж байгаа хүмүүст бол энэ шагналаа харамгүй сайхан өгж байгаасай гэж бодож байна. Анх яг энэ шагналыг өгж байхад би бас авч байсан.
Ер нь таны харж байгаагаар одоо манай улсад одоо монгол бичиг одоо ихэр хүмүүс мэддэг юм шиг санагддаг ба танд. Монгол бичиг. Тийм. Ер нь ирж байгаа хүмүүс бол маш сул мэддэг. Ганц нэг зурлаг, ганц нэг үсэг мэддэг. Гэхдээ яг тэгж гүн гүнзгий сурсан хүн бол байдаггүй. Тэгэхээр илүү сайн сураасай, сургуулиудад ер нь энэ дунд сургуулиудад уран бичлэг хичээл ороосэй гэж боддог. Яг тэгвэл хүүхдүүд тэр нь биерийн гайхамшигыг мэдрээд ирэхээр илүү сайн сураад тэгээд ингээ хөгжих байх гэж бодож байгаа. Хятадд одоо Солонгос, Японд дандаа тийм биерийн эрдэм заадаг гэж би сонсч байсан. Тэр нь бас бичиг үсгээ авч үлдэхтэй холбоотой болов уу гэж бодож байна. Тийм. Ер нь бол одоо манай төл зэцгээс одоо сүүлийн үед одоо төрийн албаны бичгийг одоо монгол бичиг рүү шилжүүлнэ гэсэн нэг тийм одоо дүрм журам гарсан шүү дээ. Тэр талаар одоо та ямар бодолтой явдаг вэ? Тэр бол маш хамгийн зөв зүйл. Тэгээ би энэ үйл ажиллагаанд ч гэсэн маш их оролцож хөдөө аймагуудаар одоо албан байгууллагуудаар хичээл заасан. Тэгээ ер нь хүмүүс бас нэлээд сайн сурсан шүү. Энэ одоо үйл ажиллагаагаар дамжуулаад. Ер нь монгол бичгийг одоо Монголоос хөгжүүлж явахын тулд одоо цаашдаа ямар ажил хийх шаардлагатай байдаг бол та юу гэж бодож байна? Миний хувьд 10 жилдээ арай ахиу цаг ороосоо. Гэхдээ тэрийг нэг одоо хүүхдэд тийм халшрах байдлаар биш урамчлах чиглэлээр нь илүү сайн ороосоо гэж боддог. Одоо монгол бичгийн одоо дурсгалыг одоо маш их олон байдаг шүү дээ. Тэр талаар та одоо ямар мэдлэгтэй байдаг, ойлголттой байдаг вэ? Тий, энэ дурсгалуудыг ер нь тий одоо ханд гэрэл самбар ч юм уу тий ингээд 7 хоногор ч юм уу сараар ч юм уу ингээд солиод цаахан хүмүүст мэддэгдүүлээд тавьж байгаасаа тэгвэл бид чи ийм үсгтэй байсан юм байна. Энэ үсэг нь ямар гоё байсан бэ тий чулуун дээр тэгж ухтлаа хүн сурна гэдэг бол бас л гайхамшигтай. Тэгэхээр ингээд хүнээс өөр ирэхгүй бахархал бардал төрнө гэж боддог. За манай улсад одоо монгол бичгээр хүмүүн бичиг гэдэг сонин гардаг тий. Одоо энэ соныг одоо хэр хүмүүс одоо хэр уншдаг бол бас энэ соныг цааш яаж хөгжүүлэх талаар одоо ямар ажил хийх хэрэгтэй бол гэж та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? Тий, хүмүүн бичих сониныг ер нь сургуулиуд л авдаг байх сурагчид тий. Тэгээ бас нэг настай хүмүүс ч юм уу. Би зүгээр энэ миний бодол шүү. Гэхдээ би ч гэсэн бас авч уншдаг л да. Ер нь авч уншаасай гэж боддог. Ер нь манай монгол бичгийг одоо дэлхийд дээр одоо хэр үнэлж хүлээж авдаг юм бол та энэ талаар ямар ойлголттой байдаг вэ? Би яг одоо орчин үеийн урлагаараа явж байхад гадаадд бол маш гоё хүндэлж хүлээж авдаг. Ер нь бичиг үсэг мэдж байгаа нэг одоо гадаад улс бол маш мэдлэгтэй, боловсралтай, мундаг хүн ирлээ гэж бодд юм уу маш их хүндэтгэл донд байдаг ш. Тэгэхээр манай бичгийг бүр бичээлэхлээ уулгаалдаал үнэхээр дуртай хүлээж авдаг. Ер нь бол Азийн орнууд манай монгол бичгийг хийх сонирхдаг бол сонирхон. Ер нь ирсэн гадаад одоо Солонгос, Япон тийм хүмүүс бол маш дуртай хүлээж авдаг, бичүүлдэг. Бичиж яхад хүртэл ингээд сэтгэлэн догтлоод бүр гайхамшигтай хүлээж авдаг. За та өвөр Монголын уран бичээчтэй холбоотой байдаг уу? Өвөр Монголын уран бичээчтэй холбоотой. Өвөр монголчууд энэ өөрснөө Монголын уран бичлэгээ бичдэг юм болов? Бичнэ. Биерийн техник ажиллагаа тэр чинь бүр сайн штэ. Нөгөө Хятадаас уламжлаад ороод ирсэн учраас сайн. Гэхдээ бидний одоо манай техникийг бас илүү гоё юм гэдэг чинь. Ер нь онцлог ялгаа нь юу гэдэг юм бол? Ялгаа нь яг миний одоо үзэж байгаагаар бол тэдний ялгаа жоохон тийм цангасан биерч юм уу тэр нэг тийм одоо ус багтай бэхэр бичдэг. Манайд болохоор ус ихтэй ч чинь багтай ч чинь техник нь арай олон юм шиг. Тэг санагдсан. Таныг одоо өөрийн уран шамналтайгаа билүү уран бүтээлчтэйгээ Монголын уран бичээчтэйгээ хамт цогт дайжийн одоо хадны бичээстэй очсон гэсэн сонсгосон. Тэр үед танд ямар одоо сэтгэл төрж ирсэн бэ? Тэг цогт дайжийн хадны бичээс бол гайхамшигтай гоё бичиг байдаг. Тэгэн дээр ер нь очиж нөгөө тэр бичгийг хүндэтгээд тийм одоо жил бүр гоё юм уралдаан зарладаг болёо гэд одоо 3-4 дахь жилдээ явчих. За удахгүй тэгвэл явах юм байна те тэгээд. Сая явчаад ирсэн шүү дээ. 8 сар. Гэхдээ би явж чадаагүй. 8 сар сая манайхны үйл ажиллагаа болоод ирсэн. Тэгвэл та эргэжил дахиад явах юм байна те. Явна тий. Ер нь тань тухайн үед юу бодогдчихсэн бэ тэр бичээстэйгээ? Тэр үнэхээр биширсэн. Бид нар одоо ингээд анх сурж байхдаа биерээр бичих гэж өстө нэрээ бас л гараач хилтэл бичдэг шүү дээ. Тэгэхэд тэр чин хатан дээр биерээр бичсэн юм шиг сэлсэн байдаг. Тэгээ түүнийг хараад үнэхээр бишрэл төрчихсэн. Ер нь манай одоо Монгол улсад одоо
уран бичээчтэй холбоо гэж юм байдаг болов. Байдаг. Сая одоо орчин үеийн каллиграфчтай холбоо гэж байгуулагдаад үзэл нь гарсан. Тэгээд зөндөө олон холбоонууд байдаг. Тэр тэдгээр холбоонууд одоо ямар үйл ажиллагаа явуулдаг юм бол? Сургалт, үзлэн тэгэл үйл ажиллагаанууд явуулдаг байх. Би одоо сая тэр орчин үеийн холбоонд нь л одоо холбоотой болж байгаа. За. Та ер нь өнгөрсөн хугацаанд нийтдээ хэдэн үзэсгэлэн гаргасан бэ? Яг бидаас үзлэн бол 3-ыг гаргасан. Хамтарсан үзлэнд бол маш их оролцсон. Гадаад дотоод руу бас нэлээх явсан. За. Удахгүй таныг бас нэг үзэсгэлэн гаргаж байгааг сонсч байсан. Энэ энэ талаар тайлж өгвөл. Тий, ер нь уран бүтээлч хүн бүхэн үзлэн гаргая гэж боддог шүү дээ. Би сая 5 сарын 21-нд бидаас үзлэнгээ гаргасан. Түүнийхээ үргэлжлэл болгоод бас нэг бүтээл бодцсон байгаа. Тэгээд гаргана. Тэр дугаа гаргаж байгаа одоо удахгүй гаргаж байгаа бүтээл маань одоо ямар хөө бүтээл байх юм бол? Би ер нь уулын чиглэлээр бүтээлүүдэд тойрогдог. Уулсын нэр, уустай холбоотой магтаал, сайшаалтай. Тэгэхээр бас л уултай холбоотой үзлэн гаргана. Цаашдаа Монголын уран бичлэгийн одоо ирээдүйг та хэрхэн харж байна? Би бол маш гоёор хардсан шүү дээ. Үнэхээр дэлгэр нь хөгжин, хүн бүхэн сурна. Байшин бүхний үүдэн дээр монгол бичгээр хаяг бичигдсэн байна. Реклам чимэглэл бүгдээрээ гоё уран бичлэг байна гэж боддоо. За. Монголд амьдардаг морин хуурч одоо Стив Морел нэг удаа хэлжсэн санагдаж байна. Тэр хүн одоо ер нь бол өөрөө монгол бичгийг маш сайн сурсан хүн байсан. Гайхамшигтай сурсан. Тэр өөрөө хэлжсэн грил бичгээд ерөөсөө энерги юу яахгүй байна. Монгол бичгээр бичгээд маш их энерги авч яана гэж хэлсэн байсан. Тэр талаар та юу гэж бодож байна? Тэгээ монгол бичиг ер нь өөрөө их энерги, бясалгал тэгээд хүнийг ер нь зөв төлөвшин хүмүүжихэд маш их хувь нэмэр ордог байх гэж боддог. Наандчил нурууны тэгш байдал, эрүүл мэндэд тустай тий. Тэгээд ингээ биерээр бичиж яана гэдэг чинь хүн ой ухаанаа яг түүн зарцуулж яана гэхээр бясалгал болчихно. Тэм учраас маш гайхамшигтай, энергитэй. За та манай студид одоо өөрийн гэсэн биер янтай одоо бэхтэйгээ одоо цаастайгаа ирсэн байна. Та манай телевиз зориулаад нэг уран бичлэгээр бичиж өгч чадах уу? Яг юу бичих вэ? За Ice Global гэдэг телевизний тухай бичээд өгөөч. За. Гайхамшигтай бичсэн байна. Ер нь бол ингээд яг ингэж одоо суугаар бичгээд бас босоогоор бичихс ялгаатай байдаг уу? Ялгаатай. Тэг. Ер нь юу яаж юм хэцүү байдаг болов? Суугаагаар том бичиг бичнэ гэдэг бол бас нэлээд хэцүү байна. Нэг юм техник ажиллагаа гаргах ч гэдэм үү. Дураараа ингээд нөгөө хөдлөхөд жоохон сааттай. Жижиг бичвэр бол амарх л да. Хамгийн гол нь маш анхаарал төвлөрөлт бичдэг юм тийм үү? Маш их анхаарал төвлөрнө. Юу ч дуурахгүй, юу ч ярихгүй, тэ бодохгүй байх хэрэгтэй. Ер нь ингээд цаашдаа ингээд Монгол бичгээр одоо уран бичлэгээр хичээлийг бол одоо хэрэг зэрэг хугацаа шаардлагатай байдаг л. Тухайн хүний хичээл зүтгэлээс. Гэхдээ нэг сар явчихад бас анхны мэдтгүн гарна. Тэгээ тууштай байх хэсэг нь өөрөөс нь шалтгаалдаг. Хүрэлцээс явдал маш баярлалаа. За тэгээд за их үзэгчтэй манай энэ удаагийн нээлттэй ярилцлага нэвтрүүлэгт Монгол судлаач, зураач, уран бичээч Ямбаж оролцлоо. Дараа дахин уулзлаа баяртай.